За тэгэхээр амлсан ёсоор Фририйн анимынхаа part 2-оо яаж өгөхөд бэлэн болжээ гэж. Хэрвээ part 1-ээ үзэж амжаагүй юм байвал эхлээд part 1-ээ үзчихэд буцаад орж ирээрэй, окей? За тэгээд та нар лайк саба дараад бас хайп ашиглах ирэхэд дуусчааг бол хайпаач бас дараад өгөөрэй. Тэгээд дарсан бол бичлэг рүүгээ орцгоё. Манай эдийн аялал үргэлжилсээр умардын лаб гих толгодын хажууханд явна. Тэгсэн багийн шинэ гишүүн Санвартан Зайн бусдыгаа хэр удаан аялалд явж байгааг асуутал ягаа үст багштайгаа хамт аялалд гарснаас хойш айл хэдийн 4 жил. Харин Старк энэ багт нэгдээд 1 жил өнгөрчээ. Харин энэ Зайн гооч нь энэ багт нэг л зүйл дутаад байна л гиндэ. Тэр нь юу юм гэсэн чинь игч мэд бүсгүй гинэ. Хажууд нь одоо 1000 түмэн насалсан ажмаа баг чи юу ярьж байна. За тэр ч яах вэ? Хажууханд нь тосгон харагдахаар нь яваад очтол эндхийн хүмүүсийг бүгдийн чөтгөрүүд ноклаа ичж. Шидийн ертөнцид чөтгөрүүдийн ашигладаг зарим нэг унтуулах шидийн учрыг одоо олтол тайлж чадахгүй болохоор хараал гэж нэрлэлт юм байна. Гэхдээ санвартнуудын ашигладаг шид бол тусдаа ойлголт бөгөөд эрт дээр үеэсээ л чөтгөрүүдийн хийсэн хамгаалтыг тайлсаар ирж. Учир нь тэдний ашигладаг шид нь чөтгөрүүд ихтэй төстэй. Бас дээрэс нь төрөлхийн авьяас шаарддаг болохоор санвартнууд хараалын эсрэг дархлаатай байдаг гин. Харин энэ тосгоны хүмүүст хийсэн хараал нь тун ховор төрлийнх. Бас дээрэс нь одоо болтол тосгонд хараалын нөлөө байсаар л байна гэж хэлж дуусаагүй байтал Старк бас ногорчих юм аа. Бас тосгоноос гараад нээх удалгүй хэсэг амраа сууж исэн чинь ягаавст ч бас унтаад өглөө. Энэ хоёрыг энд нь үлдээгээд өөрсдөө хараал хийсэн чөтгөрийг хайж явтал Фририйн ч бас нам. За ингээд ганцаараа үлдсэн Зайн өнөөх унтуулдаг чөтгөртэй таард юм да. Аз болоход уг нь сул талыг мэддэг байж таарсан ч ганцаараа бол арай л барж идэхгүй нэ. Тиймээс эцсийн найдвараа ашиглаж 5 секундээс идэхгүй ч гэлээ Фририйн нэг сэрэтэл манай хүн бол сэрсэн даруйдаа л нөхцөл байдлаа ойлгоод чөтгөрийг дарж авлаа. Ингээд унтсан байсан бүх хүмүүс сэрж Санвартан маань анхныхаа гавьяаг байгууллаа. Тэгэд манаахан арай гэж нэг том хотын бараа хараад яг орох гэж байтал эндхийн нэг язгуурт нь хурж ирснээ манай Старкийг яг яанч гинүү ямартай ч өөрийнхөө шилтгэн лөө манай эдийг аваад ирлээ. За яг яагаад Старкийг сонирхоод байгаа вэ гэхээр эдний гэр бүл ч бас Старкийн төрсэн дайчдын тосгоноос гаралтай гин. Бас эдний том хүн сарын өмнө чөтгөрүүттэй хийсэн томоохон тулаанд ялалт байгуулсан боловч өөрөө ч бас амьсгал хураасан гин. Мөн түүний үхлийн талаар итгэж болох үс цөөхөн хүмүүс л мэдж байгаа болохоор энэ газар нутгийг хамгаалдаг цэргүүдийн тоог дахин нэмэгдэх хүртэл итгэл найдварыг унтрааж болохгүй. Тиймээс 3 сарын дараа болох язгууртнуудын уулзалтан дээр хүүгээ амьд сэрүүн байгаа гэж итгүүлэхийн тулд хүүтэйгээ усны тусал шиг адилхан Старкийг ашигламаар байна л гин. Бас нилээдгүй мөнгө төгрөг дээрээс нь нэмээд дуртай шидийн номыг өгнө гэсэн чинь Фририйн зүгээр шууд л зөвшөөрлөө. Ингээд Старк язгууртан өнд байх ёстой дэг жагийг жинхэнэ сурж өгөндөө. Бас эдний хүүн үхэхээс өмнө гойсон болохоор л аав нь ийм юм хийж байгааг нь. Бас дээрэс нь үдшилтэд Старк ганцаараа орохгүй болохоор түүнтэй хос болгож ягаа өстийг ч бас язгууртаа авахай болгож бэлтлээ. За энэ хооронд өстө жаргаж байгаа ганц хүн нь Фририйн л юм да. За тэгээд үдшилтч эхэлж манай хоёр ч сүүлийн 1 сар ядарч унтлаа бэлдсэний хариуд жинхэнэ язгууртнууд шиг л бүжгэлж гарлаа. Ингээд ямартай ч үдшилэг дуусч манаахан ч амлсан шагналаа авч цааш замдаа гарна. Тэдний очих дараагийн тосгонд Фририйн эртний найз байдаг гин. Бас тэр найз нь тосгоноо 400 жил хамгаалж байгаа дайчин одоо өвгөн бөгөөд түүнийг Вол өвөө гэж дууддаг. Гэхдээ тэр хөгшөрсөн ч гэлээ тулааны тал дээр арвин туршлагатай нэгэн болохоор энд байх 7 хоногийн хугацаанд Старк энэ хөгшнөөс тулааны арга мэхийн суралцж харин Фририйн хуучны найзтайгаа цагийг хамт өнгөрөөсөөр нэг л мэтгэд 7 хоног өнгөрсөн байв. Энэ хоёрын маань анх танилцсан түүхэн 80 жилийн өмнө манай Баатрийн багийнхан энэ тосгоноор дайрч өнгөрөхдөө тосгоны хамгаалагч хөгшнийг яагаад энэ тосгоныг ингэж удаан хамгаалж байгааг асуухад их нэртэй өгсөн амлалтаа биелүүлж байна гэж хэлж байж. Даанч одоо бол тэр дэндүү хөгшөрсөн тул их нэрийнхээ царай, хоолой, тэр бүхэл ямар амлалт өгснөө ч мартаж өргөжээ. Гэхдээ л яагаад ч юм тосгоныг хамгаалах ёстой гэдгээ л мэдж байгаа. Бас дээрэс нь зөнж эхэлсэн бололтой. Айл эрт өгсөн чөтгөрийн хааныг одоо ч амьд байгаа гэж бодоолах шиг байна. Маргааш нь манай хэд явах болоход Вол өвөө Фриринтэй хамт хэд хоног хуучнаа дурссан болоод ч тэр урд шөнө ихнэрээ дахин нэг удаа зөвдөлж дурсамжаа сэргээсэн байв. Харин Зайны энэ аялалд нэгдсэн гол зорилго нь 10 жилийн өмнө ганцаараа адал явдал хайхаар явсан найзыгаа олж уулзах шүү дээ. Тиймээс энэ хэдтэй хамт явангаа найзынхаа сургийг ч бас гаргана. Тэгээд нэг жижиг тосгонд ирээд найзыгаа энүүгээр дайрч өнгөрсөн үгүйг нь асуутал бүр сайн таньж шүү. Учир нь түүний найз нь өөрийгөө дайчин горил гэж хүмүүс зарладаг болохоор яаж ч мартах вэ? Бас тэрийн тосгонд байдаг зөрүүд эмгэнтэй дотно байсан болохоор эмгэнээс асуутал зөрүүдлээд яг хэлж харагдаач. Заавал өөрт нь тусалж байж хэлнэ гинэ.
Энэ хэд маань бас өдөржин зөрүүд эмэгний даалгасан ажлуудыг арай гэж хийж дуусгасан чинь одоо сүүлийнх нь гэснээ эрт дээр үед тосгоныг аварч байсан нэрийн ч мэдэхгүй мартагдсан баатруудын өшөөг арчиж цэвэрлүүлнэ гин. Гэтэл тэр баатар нь манай эдтэй таарсан крафт байж таардیں۔ Харин хажууд нь байгаа номлогчийг бол огт танихгүй. Харин Зайны төрж өссөн тосгонд ч бас яг ийм хөшөө байдаг байж. Тиймээс л түүний найз нь ирээдүйд яг энэ хоёр шиг баатрууд болно гэж мөрөөдөх болж. Ингээд зөрүүд эмэгнэр найзынхаа хаашаа явсныг арай гэж хэлүүлтэл манай эдий явж байгаа зүгээс өөр тийшээ явсан болж таарлаа. Хөөрхийн минь уг нь анх аялалд гарахдаа замын дундаас салж магадгүй гэж хэлсэн ч гэлээ бас шууд ингээд салчих ихээр хэцүү л байгаа л та. Ямартай ч эндээ нэг байшин түрээсэл чоноод маргаашнаас явах үгүйгээ шийдээл гин. За тэгсэн маргааш нь нүүр нүдгүй цасан шуурга шуураад бүр замд гарах ямар ч боломжгүй боллоо. Бас ихэнхдээ иймэрхүү цасан шуурга нь сар гарan үргэлжилдэг болохоор намтхын хүлээхээс өөр яалтай байлээ дээ. Энэ хугацаанд манай эд өөрсдийн дуртай зүйлсийг хийж цаг нөхцөөсөөр удахгүй шуургач намдах шинжтэй боллоо. Нэг өдөр Зайны тусламж хэрэгтэй байна гэд нэг сүртэй дуудсан чинь Иштарк ягаа уст хоёр муудалцсан гинэ. Тэгээд юунаас болсон гэсэн чинь хэд хоногийн өмнө ягаа уст гаднаас даарч орж ирээд Иштаркийн хацранд гараа наасан болохоор Иштарк ч бас яг адилхан юм хийсэн чинь ууралцсан гинүү. За ямартай ч нэг насан турсан юм гэсэндээ бас нэг энэ хоёроо эвлэрүүлээл авлаа. Уг нь манай хоёр чинь бие биедээ сайн байж үерхчгүй дүлгнээл яваад агаад нь Зайн уурлаад байгаа юм байна. За тэр ч яг уу. Сүүлийн тоногт нилээн эргцүүлж удсан ч Зайны шийдвэр өөрчлөгдөөгүй бөгөөд үүнээс цааш нөгөө эдээсээ салж найзынхаа араас явахаар боллоо. Багийн ганц эмчлэг арга мэддэг хүнээ явсны дөнгөж маргааш нь л ягаа уст халуураад эхэлнэ. Гэхдээ Зайн явхаасаа өмнө эмчилгээний шидийн тухай ном бас эми ургамал үлдээсэн байж. Бас энэ хавьд байдаг жижигхэн тосгоны хажууханд өвөл дэлбэлдэг модны дор ханиадыг эмчилдэг мөөг ургадаг гин. Тэгээд манай хоёр яаж ийгээл ягаа устдыгээ эмчилж аваад цааш явсаар умард нутгийн хамгийн том шидийн хотод ирлээ. Эндээс Фрирен 1-р цэргийн шидтнийг гэрчлэгээ авч байж цааш явах хэрэгтэй болно гинэ. Учир нь энэ бүс нутагт аюултай мангасууд хаасайгүй байд юм байна. Хотод ирээд шидийн шалгалтанд бүртгүүлэх гэсэн чинь заавал 5 болон түүнээс дээш зэргийн үнэмлэхтэй байх ёстой гэдэг. Манай хүнд энэ нэг хуучны тэмдэгнээс өөр юм юу ч байхгүй штэ. Тэгсэн чинь харин энэ хөгшин Фрирений тэмдгийг харчаад шалгалтанд оролцохыг зөвшөөрдөг. Энэ тэмдэг нь эрт дээр үе шидтнүүдэд өгдөг байсан таних тэмдэг юм байна л да. Ингээд ямартай ч шалгалтанд ягаа устж бас орохоор боллоо. Харин шидийн шалгалт гэдэг нь нэлээд хэцүү бөгөөд 3 жилд нэг удаа л болдог. Бас заримдаа оролцогчд нь 8 насаа хүртэл алддаг гин. Гэхдээ манай хоёр шалгалтаа өгөх хүртэл 2 сарын зай байгаа болохоор энэ хооронд өдөр болгон шидийн бэлтгэл хийсээр нэг л мэтгэд шалгалт авах өдөр ирлээ. Энэ жилийн шалгалтанд оролцохоор газраас хүчтэй шидтнүүд зөндөө цуглжээ. Бас оролцогчдыг 3-3-аар нэг баг болгосон бөгөөд тэдний эхний даалгавар бол энэ бүс нутагт амьдардаг Иштиллээ гэх шувууг маргааш орой гэхэд барьж торондоо хийсэн байх. Бас шалгалтын талбайг багийн нэг л гишүүн орхиж гарвал багаар нь хасна гин. Ядж хахад манай хүний багт орсон 2 охин бүр багийн найзууд болоод ч тэрүү байнга л хоорондоо муудалцж яах юм. Хэдий тийм ч гэлээ бас багийн ажиллагаанд тун давгүй. Даан чин шувуу нь дууны хурдыг ч давсан маш хурдан. Бас нэмээд луу шиг л хатуу биетэй болохоор барьж авах гэж бас нэлээд болох юм шиг байна. Энэ үед ягаан устын багийнхан айл эдийн шувууг барьсан байх ба одооноос барьсан шувууга бусад багуудаас хамгаалах жинхэнэ тулаан эхлэн гиндэ. Харин маргааш нь Фрирений багийнхан Иштиллийг ажиглаад олж мэдсэн зүйлсээ ярилцж агаад барьж авах нэг арга сэддэг. Гэхдээ энэ аргыг хэрэглүүл бусад багуудтайгаа тэрсэлтхийн гинэ. Яг ямар арга сэдсэн бол бүү мэд. Нөгөө талд харин ягаан устын багийнхны усан дуусаад нуур руу явах замд нь тэдэн лүү 8 дугаар багийнхан дайралт хийлээ. Ягаан устын багийнхан ч эсэргүүцэл үзүүлж яг тулдах гэж байтал Фрирений багийн нэг гишүүн нуурыг тэр чигт нь хөлдөөчдیں۔ Ингэснээр бусад багийнхныгаа усгүй болохоос гадна Иштиллээ шувуу дахиж нууранд ирэхгүй болохоор нуурыг тойроод отолт хийжсэн бүх багийнхан арга мохордлаа. Харин Фрирений бодож олсон төлөвлөгөө бол эндхийн жижиг том бүх тогтоол усанд шидийн хүч шингээж орхино. Ингэснээр шидийн хүч мэдэрдэг Иштиллээ шувуу эдгээр усанд ойртохгүй гэсэн үг. Тиймээс өөрөө хүч шингээгээгүй усны хажууд шидийн хүчээ даалдалж ямар ч хөдөлгөөнгүй суугаад шувуу эрхийг хүлээх юм байна. Ингэснээр нэг ёсондоо манай хүн өөрийнхөө оршихуйг хүртэл нууж амьтдын хувьд хад чулуунаас өөрсдөө мэдрэгдэх болохоор Иштиллээ шувууг барьж авч чадлаа. Гэсэн ч 13 дугаар багийнхан яг энэ мөчийг л хүлээж байсан ба шууд л шувууг булаахаар хурж ирнэ. Харин энэ үед ягаан уст маань 8 дугаар багийн нэг гишүүнтэй халз тулаан хийж байх бөгөөд тэрээр өрсөлдөгчийгөө багийнхаа хамгийн хүчтэй нь гэж бодсон ч үгүй ээж. Тэдний багт байдаг чөтгөрийн армийн үлдэгдлүүдтэй тулддаг байсан саарл устай нөхрийг хамгийн хүчтэй нь гинэ.
Энийг сонссон ягаа үст маань бушуухан дуусгаад багийнхаа үн туслахаар шийдсэн бололтой. Нөгөө талд харин ягаа үстийн багийн гишүүн өрсөлдөгчдөө баригдаад шувууга алдах нэ. За бүр шувуу гэлтгүй бараг өөрийнхөө амийг хүртэл алдах нь. Гэтэл тэдэн дээр ягаа үст маань хурж ирээд эдний багийн гишүүнийг айл хэдийн алдсан гэж хэлдэг. Эхний шатанд тэнцэхин тулд шувууг барихаас гадна багийн гишүүд бүгдээрээ бүрэн байх ёстой болохоор нэгэнт тэнцэх нь хударсныг ойлгоод саарл устай нөхөрч яваад өглөө. Харин энэ хоёр багийн үлдсэн гишүүдийн тулаанд ч бас ягаа үстийн хамтрагч ялдаг. Энэ үед саарл устай нөхөр багийнхаа гишүүнийг харахаар очтол амьд байдیں۔ За тэгвэл ямартай ч үлдсэн нэг гишүүнээ ч бас нэг олж аваад өөр арга сэдийгээд яваад очтол өнөөх нь хөдөлж чадхаа байчжээ. Хэдийгээр багийн гишүүд бүрэнч гэлээ эдний баг эхний шатнаас хасагдах нь бараг л ойлгомжтой болж ах шиг байна да. Гээд хувь тавилантайгаа эвлэрцэн явж исэн чинь Азийн тэнгэрийн нэвээсэн үү яасан штиллээ шувууг олд юм да. Харин манай Фрериний барьсан шувууг 13 дугаар багийн охин нүд эрэмхийн зуурал булаагаад авчлаа. Түүний чадвар нь өмнөдийн улсаар амьдардаг энгийн ардыг хөгжүүлсэн хурдаа нэмдэг шидгэн. Хэдийгээр зүхтаад алга болсон ч Фрерин шиг чадварлаг шидтнүүд түүнийг мөрөөр нь мөшгөөд барьж авч чадах болохоор багийн гишүүд нь манайхныг саатуулахын гинэ. Гэхдээ Фреринч тэр эсрэг багийн хөгшинч тэр. Аль аль нь нэгдүгээр зэргийн шидтэн болохын тулд бие биенээ хөнөөх нь утгагүй зүйл гэдэгтээ санал нийлсэн боловч энэ нөхөр бол өөр бодолтой байгаа юм байна. Яагаад гэвэл 50 жилийн өмнө гинт нэрд гарсан түүхэнд хамгийн олон шидийг сурсан Зэриг их агуу шидтэн нэгдүгээр зэргийн шидтэн болсон хүмүүст хүссэн нэг шидийг өгнө гэж хэлсэн болохоор маш олон шидтнүүд энэ шалгалтын төлөө юу ч хийхэд бэлэн болсон гин. Харин тэр Зэрий гэдэг нь манай Фрериний багшийнх нь багш нь байж таардаг. Нэгэн цагт тэр Фреринд хүссэн нэг шидийг чинь өгье гэхэд манай хүн татгалзаж шидтэн хүн шидийг хайж олох ёстой гэж хэлж байж. За тэгээд энэ хөгшин Фрериний эсрэг байдаг чадлаараа хичээсэн боловч манай хүн энгийн л дайралтын шид ашигласаар байгаад түүнийг хөнкөө яллаа. Бас нөгөө шувууг авч зүхтдаг охин ойр хавьд байгааг мэдж байгаа болохоор өвөөг нь аллаа шүү гэж сүрдүүлээд гаргаад ирнэ. Харин нөгөө хоёртой очиж туслахын оронд манай хүн шидийн хаалтыг устгах нь гиндэ. Энэ хаалтыг агуу шидтэн Зэрий хийсэн болохоор хин ч эвдэх аргагүй гэсэн боловч Фрерин 2 хоног судалсны үр дүнд хаалтыг эвдэж чадлаа. Ингээд хангалттай устай болсон болохоор ус болон мөсний шидтнүүд маань энэ нөхрийг дийлэх бол юухан байх вэ? Харин шалгалтын цаг дуусахын өмнөхөн багууд тэнцэхийн төлөө сүүлчийн хүчээ шавхан хичээсээр эхний шатанд 6 баг л тэнцэж үлдлээ. Харин дараагийн шалгалт 3 хоногийн дараа эхэлнэ. Энэ хугацаанд бүх багийнхан амарч хүчээ сэлбэхийн хажуугаар хоорондоо танилцсаж дотносоод авна. Харин дараагийн шалгалтын тухай мэдэгдэл бүгдийн цочирдууллаа. Учир нь 2 дугаар шатны шалгагч Зензэ гэгч урд нь 4 удаа шалгалт хариуцахдаа нэг ч хүн тэнцүүлсэн удаагүй гин. Гэхдээ энэ удаагийн даалгавар бол хуучны гяндан руу орж хамгийн гүнд нь аюулгүй очиж чадсан хүмүүс л тэнцэнэ. Гэхдээ аюулд орсон тохиолдолд хүн бүрт өгсөн шилэн хорхыг хагалвал доторх големын амилж оролцогчдыг аюулгүй гаргах хэдий ч тэмцээнээс хасагдана. Бас өмнөх даалгавраас ялгаатай нь хоорондоо алцах шаардлагагүй. Маш олон явах замтаагаас гадна баг гэж байхгүй. Дуртай хүнтэйгээ хамтарч болно. Харин шалгагч Зензэ яагаад ч манай хоёртой хамт явахаар боллоо. Гэхдээ тэр манайханд туслахчгүй бас саадч болохгүй. Зүгээр л ажиглана. Уг нь манай Фрерин ч иймэрхүү балгас дундуур явах арвин туршлагатай ч гэлээ түүнд ганцхан сул тал байдаг нь нууцлаг авдар. Энэ дотор ямар нэг шидийн ном байж магадгүй гэх бодол нь л манай үнийг хизээ нэг өдөр алж магадгүй бах шүү. Шалгагч хүртэл ямар хүн дагаад явчихвтаа гэж гайхаалах шиг байна. Харин нөгөө талд хөгшний бүрдүүлсэн баг хөшөөн харуулуудтай тулдах зуур нэг гишүүн өрхөнд ороод түүнд туслах аргагүй болсон тул амьд үлдэхийн тулд шилэн хоргоо хагалж тэмцээнээс хасагдлаа. Манай хоёр бол тэр нэг балай хайрцагл биш бол бусдаар тун дэжгүй явсаар. Энэ үед бусад оролцогчд айл хэдийн дараагийн саадтай тулгарсан байх бөгөөд тэр нь өөрсдийнх нь шид ашиглаж чаддаг хуулбарууд байдаг. Мэдээж гаднаас нь хараад ялгахад амархан ч гэлээ жинхнээсээ ялгаагүй хүчтэй. Тиймээс багаар ажиллахын давуу талыг гаргасан ч хөгшний крүүийнхэн өнөөдөр азгүй байгаа бололтой. Энэ балгас бол эртний нэг хааны бунхан бөгөөд одоо болтол хүмүүсийн бунхныг эзэмшилтэй авч чадаагүй хамгийн гол шалтгаан нь энд байдаг шпигэл буюу толь гэх нэртэй чөтгөр юм. Тэрээр бунханд нэвтэрсэн хүмүүсийн ой санамжийг уншиж өөрсөддөө хүч чадал тэнцүү төгс хуулбар бүтээдэг. Харин ногоон өст болон нүдний шилт хоёр гинтийн дайралтанд өртөөд нүдний шилт хүн чаргацсан бололтой. Хэдий түүний чадвар нь хувилбараа бүтээгч гэлээ энэ удаад бол өөрөө бэртсэн юм шиг байна. Тиймээс ногоон өст маань өөрийнхөө хуулбартай нэгэн эсрэг нэг тулалтаад яг алуултын даваан дээр нүдний шилт орж ирж аварлаа. Тэрээр бунханд нэвтрэхдээ л хувилбараа оруулсан байж л дээ. Ямар хашир баачка вэ те.
Харин манай хоёрыг доош бууж ирэхэд тэнд нь хөгшний крүүгийн Фририйн хуулбарыг дийлж чадахгүй аргаа барцсан сууж идэх шүү. Мэдээж Фририйн ч бас өөрийнхөө хуулбартай тулдвал аль нь дийлэх нь тодорхойгүй болохоор сайн ховсдох шид хэрэгэлдэг хүний тусламж л хэрэгтэй байна даа гин. Даанч оролцогч нар дунд байгаа хамгийн чадварлаг ховсдогч нь тэмцээний шалгагчийн хуулбартай таарад ямартай ч азаа үзэхээр шийдсэн боловч золтой л алуулсангүй. Тиймээс тэмцээнийг орхихоор болдог. Харин үлдсэн хоёр хүнийх нь нэг нь л амьд гарч манай эд дээр ирэх бөгөөд эдгээр хуулбаруудыг өөрсдийн гэсэн оюун ухаангүй болохоор ховсдох арга нөлөөлөхгүй гэдгийг хэлнэ. Тиймээс улам л ярихтай боллоо. Энэ үед харин Фририйн багт байсан хоёр хурц ирээд энэ мангасын талаар мэдх зүйлсээ ярьж өгдөг. Тэгэхээр Фририйн хуулбар байгаа өрөөний цаа талд нь Шпигл гэх жинхэнэ мангас нь нуугдж байгаа ба өөрөө бол тулааны чадваргүй учраас хуулбаруудыг дийлж чадвал бүх зүйл окей болох юм байна. Гэвч аль болох хурдлахгүй бол цаг явах тусам буунханд байгаа бүх хуулбарууд яг эднэрийн сууж байгаа хамгийн доод хэсэгт цугладаг гинэ. Урд нь ийшээ нэвтэрч байсан олон багийнхан яг энэ хүртэл яваал алуулж өгч. Харин ягаа үст маань нэг зүйл бодож олсон нь Фририйн цорын ганц сул тал байлаа. Тэрээр шид ашиглах мөчтөө маш богино хугацаанд шидийн хайлттай тасалдуулдаг юм байна. Энийг нь олж мэдсэн болохоор түүний хуулбарыг ялахын тулд цоошин төлөвлөгөө бодж олохоор болно. Хэдий аюултай нөхцөлд орсон ч гэлээ Фриринд энэ бүхэн яг л нөгөө эдтэйгээ хамт буунхан эзэлж явсан үеийн санагдуулсан болохоор их л жаргалтай сууж идэг. За тэгээд тулааны төлөвлөгөө гарсны үр дүнд Фририйн ягаа уст хоёр хоёулахнаа иш орж тулцсан хамгийн хохирол багтай бас үр дүнтэй тулаан болно гэж шийджээ. Бас 1000 жилийн өмнө Фририйн багшаага нас орсны дараахан Зэритэй ирж уулзж байж. Тэр үед Зэри хүн төрлөختний хөгжил дэвшил одооноос хурдцтай явагдаж 1000 жилийн дараа гэхэд л эльфүүдийг гүйцэх болно. Тэр үед хүмүүс дунд чадварлаг шидтнүүд олноор гарч ирэх ба магадгүй тэдний нэг л чамайг дийлэх баха гэж хэлж байж. За тэгээд тэр зөвгөнөл нь өнөөдөр биелэх нь яах нь харж илвэ. Нөгөө талд харин хаалганы гадаа үлдсэн эд маань хоорондоо хэн хэнийхээ эсрэг тулдвал сул талтай вэ гэдгээ ярилцж агаад тулд хүмүүсээ зөв хуваарлаад хуулбаруудыг бөөндөө цуглахаас өмнө дарж авахар болсон байдаг. Гэхдээ нэг санаа зовоосон асуудал байгаа нь шалгалт авч байгаа 1-р зэргийн шидтэн Зензегийн хуулбар шидийн хүчээ нуусан болохоор яг хаана хинтээ таарах нь мэддэхгүй байгаа. Гэвтэл энэ хоёр маань азгүй ээж таарад тэмцээний дундаас буцхаас өөр сонголтгүй болвоо гэж. Уг нь энэ хөгшин туслахаар ирсэн ч хоцроод одоо яг яах вэ гэж байтал ногоон уст нүдний шилт хоёр хурч ирээд бүр болоогүй ногоон устгай чинь бүр Зензегийн хуулбарыг ганцаараа яална гинэ. Тэрээр 3 жилийн өмнө ч бас шалгалт өгч байж. Тэр үед шалгалт авч байсан 1-р зэргийн шидтэн өөрийн ялагдшгүй гэх хамгаалтын хуйгийг ашиглаж оролцогчдын дайралтын шидийг шалгаж байхад нь ногоон уст тэрхүү шалгагчийг цааш нь харуулчих. Үүний дараа мэдээж тэр шалгалтаас хөөгдсөн. Бас Зензе тухайн үед ногоон устээс чадварынхан талаар асуусан ба тэрээр өөрийн зүс чадна гэж төсөөлсөн зүйлсээ л зүсдэг. Нэг ёсондоо бол дийлжшгүй ч юм шиг чадвартай юм байна. Гэхдээ шидийн ертөнцид зөвхөн төсөөлөл байлаа гэд бүх зүйл боломжтой биш шүү дээ. Өөрийнхөө хүчнээс хэд холд авсан шидийн хамгаалтыг эвдэх нь жижиг шоргоолж лууны дээрээс дивс жалнаа гэж төсөөлөхдөө ямар ч ялгаагүй мэт боловч тэрхүү төсөөллийг бодит олгож чаддаг хүн нь ногоон уст байлаа. Тиймээс энэ тулаанд өөрийнхөө хуулбарыг ялагднаа гэдгийг Зензеч бас мэдэж байж. Харин нөгөө талд мэдрэгч шидтэн метод 8 дугаар баг дээр хурч ирэх бөгөөд өөрсдийн төлөвлөгөөний тухай хэлж туслуулахар болсон байв. Бас манай ягаан устын хуулбарч бас шидийн хүчээ нуугаад хаана байгаа нь мэддэхгүй байгаа боловч түүнийг метод ганцаараа бол ялж чаднаа л гэнэ. Учир нь тэр манай ягаан уст дээр өөрийнхөө чадварыг турш үзсэн юм бахөө. За тэгсэн чинь устгасан хуулбарууд нь дахиж амьлаад босоод ирд юм да. Эднэрийг үүсгэсэн тойл гих чөтгөрийг устгах хүртэл амилсаар л байх юм шиг байна. Харин манай багш шав хоёр маань өөрсдийн ярьсан төлөвлөгөөний дагуу Фририйн өөртөө сул зай гаргах хооронд ягаан уст түүний хуулбар руу амжилттай дайрсан боловч шидийн оргилд хүрсэн хүн бас зүгээр ч нэг өгчихгүй гэж шүү. За ямартай ч нэг хуулбарыг ялж чадсан манай хоёр хаалганы цаана нуугдах тойл гих чөтгөрийг устгаснаар бүх хуулбарууд алга болж энэ хүртэл явсан бүх оролцогчид 2 дугаар шатандаа тэнцлээ. Харин ягаан уст маань шидийн таягаа эвдэлсэн болохоор сэтгэл санаа гэж авах юм алга. Ядчаахад тэр таягийг түүнийг өсгсөн номлогч хайтаа өгсөн болохоор шин таягаар солимооргүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс л Фририйн өнөөх таягийн засч янзлуулахаар авч яваа бололтой. Тэгээд нэг шидийн дэлгүүрт иртэл саяны шалгалтаас хасагдсан нөхөр сууж шүү. Манай үнийг харснаа наа таягийг чинь засахгүй энэ төр гэд жоохон дургуутсан боловч Фририйн чадахгүй бол яах вэ гэл янзын үзэж агаад таягаа засуулахаар боллоо. Ингээд ягаан уст маань буудалдаа ирэхэд түүний шидийн таяг цоошин нэмшгэл болсон байлаа.
Харин маргааш нь шидийн шалгалтын 3 дугаар үеийг Зэри өөрийн биеэр шүүж явуулахар болсон байв. Учир нь түүнд энэ удаагийн оролцогчид Фрейрийн тусламжтай 2 дугаар шатыг давснаас биш тун хангалтгүй хүмүүс байгаа нь таалагдсангүй. Бас Фрейрийн хуучин тэмдгийг харчаад шалгалтанд оруулахыг зөвшөөрсөн нөгөө өвшин чинь анхны 1-р зэргийн шидтэн ба Зэригийн шав юм байна. Гэсэн ч Зэри хүмүүс богино насалдаг болохоор хизээч эльфүүдийн төвшөнд хүрч чаддгууд нь сэтгэл дундуур явдаг бололтой. Тэгээд эхнээс нь нэгээр нь дуудаж оруулж ирээд юу ч асуулгүйгээр тэнцсэнгүү гэж илээл гаргалаа. Бүр Фрейринийг хүртэл тэнцүүлсэнгүү. Гэхдээ бусдаасаа ялгаатай нь Фрейринийг тэнцүүлэхийг хүсээгүй болохоор л тэр. Гэхдээ бас Зэригийн зүн совин үргэлж зүв байдаг гэхээр Фрейринд магадгүй ямар нэг зүйл дутагдж байгаа ч байж болох юм. Харин ягаа үст маань Зэригийн шидийн өвчнөөс бага зэргийн хэлбэлзэл олж харсан нь хүний төвчнөөс давсан чадвартай шидтэн болж чаднаа гэх баталгаа байв. Тиймээс Зэри түүнийг өөрийнхөө шав болгохыг хүссэн ч манай хүн татгалздаг. Гэхдээ шалгалтандаа бол тэнцсэн. Үүний дараа хөгшин шидтэн ногоон үст хоёр ч бас тэнцсэн. За нүдний шилт бол бүр шалгалт болох газар өөрөө ч ирээгүй. Хуулбараа ашиглаж өдий хүртэл явсан байвал яах вэ? Гэхдээ тэр ч бас тэнцсэн. Бас 8 дугаар багийн саарл үст болон мэдрэгч шидтэн методе хоёр ч бас тэнцлээ. Зэригийн хэлснээр бол энэ жилийн шалгалт урд өмнөхөдтэй харьцуулахад заавал тэнцэх ёстой хүмүүс олон байлаа. Ингээд тэнцсэн хүмүүстэй зэрэг олгох ёслолд хамтрагч нар нь ч бас очиж олно гэхээр нь манай 3 цогтоо орох гэтэл нөгөө Зэри чинь Фрейринийг ийшээ орохыг хоригдолчих. Бас дээрээс нь дараагийн 1000 жилд шидтний холбоо руу орох эрхийн ч бас хасаа ичж. Манай үнэл жоохон үгээр идээд уурлуулсан бололтой. Тэгээд энэ хоёр маань ягаа устыг хүлээгээд сууж байсан чинь Зэригийн шав хөгсөн хурж ирснэ. Хизээ нэг өдөр шидтэн фламе шиг түүхэнд нэрээ үлдээмээр байна. Бүр ямар ч аргаар байсан хамаагүй. Гиснээ манай Фрейринтэй тулдах гэж ичрээд идэв. Манай үнийг л алчвал домог болж үлдэх юм бахөө. Харин Фрейрин түнд багш чинь чамайг түүхэнд бичигдсэн ч бай, бичигдээгүй ч бай. Чиний тухай бүхнийг санаж явнаа. Цаадах чинь өдийг хүртэл сургасан бүх шавнараа одоо болтол дурсаж явдээ штэ гэж хэлээд нэг юм тайвшруулах бололтой. Маргааш нь манай 3 замдаа гарах болсон чинь хотынхан Штаркийг явах сургаар хоолунд идээд яв гээл. Манай хүн чи хэд хоног эндхийнхэн тусалж исэн юм уу хайшин. Харин ягаа уст маань шагнал болох хүссэн нэг шидийн хүчээ Зэригээс авахдаа юу авсан гэж бодож байна. Хувцсны бохирдол арилгадаг шид заяо. Нөгөө Зэрийн хүртэл шок. Тэгсэн чинь Фрейрийн нөгөө шидийн бүр магтаал. За ямартай ч дахиж угаалга хийх шаардлагагүй болсон манай 3 үргэлжлүүлэн замдаа гарлаа. За ингээд парт 2 маань энэ хүрээ дуусч байна. Манай 3 аялал мэдээж цааш үргэлжлэх нь бол ойлгомжтой. Season 2 нь бүр 1 сарын 16-наас гараад эхэлсэн болохоор бүх анги нь гарч дууссаны дараа recap хийж бас болно. Гэхдээ та нар комент хэсэгт part 3 гэж өчөөд лайк саба дараад тийм бас hype гэж гарч ирж байвал hype-аач бас дараад өгөөрэй guys, окей? Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.